Орон төрийн эрхэм үзэгчтэй амралтын өдрийг аялалтаа сайхан өнгөрч байна. Тим нэмлэлээс бэлтгэн хүргэдэг чухал сэдв хэлцүүлгийн энэ удаагийн дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Тэгэхээр бид энэ удаад эх 7 хоногт бас ой тохиогч байгаа 4-р сарын 26-нд Чернобылийн атомын цахилгаан станцад дэлбэрсэнтэй холбоотойгоор өнөөдөр бас цөмийн асуудал бид өнөөдөр бас холбогдох албаны зочдыг бүрэн оролцуулж байна. Тэгэхээр бидний энэ удаагийн дугаарт найруулгын шагналд зэвсгийн шинжээч Эрдэнэ цогт мөн биологийн ухааны доктор Батболд мөн цөмийн аюулгүй Монгол улсын төлөө үндэсний хөдөлгөөний тэргуун сэлэнгээр мөн ногоон парламентын гишүүн мөн хоёроор уран олцгож байна. Тэгэхээр мэдээж бидний ярих асуудал нэг талаас хитрхи том асуудал гэсэн хэдиж бас Монгол улсад нүүрлж байгаа нэгэн аюулын хамгийн томоохон жишээ байна. Тэгэхээр тэр дундаа энэ Чернобылийн энэхүү дэлбэрэлт бас тухайн улсад бусад улс орнуудаас үлгэж жишээ болохоос ийм үйл явдлууд. Гэсэн хэдиж өнөөдөр энэ асуудлыг манай Монголын төр засаг хэр нийсүүлж авч байна. Энэ асуудалтай бид энэ цөм энэ уран гэдэг энэ асуудлыг бид яаж ангилж харж байна гэдэг ийм асуудал олон нийтийн анхаарлыг татаж байгаа. Тэгэхээр эдгээр асуудалтай холбоотой энэ өдрийг бас бид цаашид бас яаж тэмдэглэх, яаж харах ёстой бэ гэдэг асуудлаар бас ярилцлага эхлэв. Тэгэхээр ярилцлага Эрдэнэ цогт хахаас эхлэв явж. Яг энэ 30 жилийн өмнө Чернобылийн атомын цахилгаан станц дэлбэрэхэд тухайн үед 1986 оны 4 сарын 26-ны шөнийн 1:30 минутанд Тамбовын цэргийн дээр сургуульд 6 дугаар курс зөв хэм зэвсгийн мэргэжлэр суралцж байсан. Ингээд хэвлэл мэдээллийн хэрэгслэр маргааш баг зэрэг осол аврын талаар мэдгдсэн. Шууд манай сургуулийн цуг сурж байсан Оросын курсантууд багш нарыг шууд дайчлаад Чернобылийн зүг хөдөлж Чернобылийн осол аварын хор уршиг арилгахад дайшлаа гэж би сайн санаж байна. Эднийг бол гадаадын курсантууд учраас бол явуулаагүй. Цуг ажиллаж байсан багш сонсогч нар явж очиж тэнд хор уршиг арилгах үр дагаврыг арилгах юм ажилд бичлээ оролцсон. Тухайн үедээ бол бас тодорхой хэмжээний 30-40 хүн бол яг тухайн үед нас урсан. Цацрагийн хордолтой болоод ерөнхийдөө 600 мянган хүн хор уршиг арилгахад оролцсон Чернобылийн аварыг. Энээс бол 60 мянган хүн нь цацрагийн хордолт авсан гэж үздэг. Цацрагийн хордолт авсан. Одоо тэр газар нутагт бол үндсэндээ бол ямар ч хүнтэн амьдрах нөхцөл болцоо байхгүй. Бас төр засгаас ч гэсэн хоригдсон ийм сүнсэн байдалтай л хотхон байна. Ялангуяа энэ бол 30 км-ийн харьяа тусдал энэ жоохыг хоригдсон байна. Тэгэхээр энэ 30 жилийн өмнө болсон ийм үйл явдал. Тэгэхээр өнөөдрийн хүртэл тухайн газар нутгийг бас сэргийж чадахгүйг нь энэ асрын хор хөнөөлийг бас харуулж байгаа юм. Тухайн үедээ цөмийн маш хүчтэй дэлбэрэлт болсон л гэсэн үг. Цөмийн реактор дотор бол ус тодорхой хэмжээгээр орсон. Ус орсноос бол усны уур бий болсон. Тэр цөмийн уурлаас ялган гарч байгаа нейтрон бол ууранд өшөө их хурдтай цөмийн уур явагддаг. Усанд бол тэр нейтронууд удаан хугацаагаар шингэдэг зорилттой байсан. Ийм учраас бол цөмийн уур бол улам эрчимжиж ингэж цөмийн дэлбэрэлт үүссэн. Бас механик дэлбэрэлт үүссэн. Өндөр даралтаас болоод ийм учраас бол газар орон дээр хэдэн 10-100 мянган жилээр үргэлжлэх цацар гэдэг торлол бий болсон. Атомын цахилгаан станцын дэлбэрэлт бол цөмийн зэвсгийн дэлбэрэлтээс илүү хор хөнөөлтэй байдаг. Яагаад гэвэл хэдэн 10 жилээр цөмийн дэлбэрэлт болж байсан тогоон доторх тэр цацар гэдэг торлол тэр асар их механик дэлбэрэлтээр агаар цацагдахад тэр бол цөмийн зэвсгээс илүү хор хөнөөл цацар гэдэг торлолтын газар орон дээр бий болдог. Ийм л ялгаа байдаг. Тэгэхээр яг хүн төрлөختөн атом цөмийн эрчим хүчийг ашигладаг болсноос хойш бол их баясгалантайгаар маш бага эрчим хүчээр маш бага зардлаар маш өндөр эрчим хүч гаргаж авах нэ гэж ингэж баясажсэн цаг саяхан л да. Тэгээ хүн төрлөختний хувьд бол Чернобылийн атомын цахилгаан станц, Фукушимагийн атомын цахилгаан станцын осол гэдэг хоёр том юм хүн төрлөختөнд үнэхээр энэ бол тэр барагтай аавын хүү тоглодог тоглоом биш юм а гэдгийг бол ойлгуулж өглөө л дөө. Тэгэхээр энэ бол харин монголчуудын их амны буйнаар бэлэг дэмбэрлэр биднээс холуур өнгөрсөн. Тэгтэл тэр холуур яваа мянган жилийн гайг манай ухран өчөд хүмүүс төр засгийн толгойд байгаа хүмүүс наашин дуудах гэдэг байна гэсэн хардлага сэрдлэг байна. Тэгээ энэ асуудлыг бид нэр 2012 онд бид нэр энэ асуудлыг их хөндөж тавьж
Фукушимагийн атомын цахилгаан станцын дэлбэрсний дараа Японы хэвлэлүүдээр ил болсон мэдээлэлээр Монгол улсыг цөмийн хаягдл бочлох орн болгох гэж байгаа гэдэг юм мэдчих. Энэ талаар их хөөцөлдөж одоо манай мөнх баяр Сэлэнгэ бид хэд чинь одоо яг 2012 оны 4 сарын 26-ны өдөр бас чагсаал зохион байгуулад төр засгийн шаардлага хүргээ явж ирсэн. Тухайн үед улс төрийн сонгуул болох гэж байсан арчилсан намаар Монгол улсын нутаг дэвсгэр дээр цөмийн хаягдл бочлохыг хатуу хориглоно гэдэг ийм мөрийн хөтөлбөртөнд тусгуулж төрийн бус байгууллагуудтай гэрээ байгуулсан. Ингээ явж ирсэн. За одоо ингээд би бол энэ бол дарагдсан байна. Одоо энэ болсон байна, энэ санаархлыг орхисон байна гэж бодож байна. Тэгтэл одоо сая улсын хурлын ээлжид бус чуулган зарлаад одоо ашигласан төсвийн конвенцэд нэгдэх асуудал ярьлаа шүү дээ. Энэ асуудал бол тасраагүй байна. Үргэлжилж гин гэдэг дээр одоо би хатуу итгэлтэй болсон. Тэгээд энэ асуудлаараа одоо тэмцэл өрнүүлээд явж байна. Үнэхээр энэ бол болохгүй гэдгийг би хэлмээр байна. Сая Эрдэнэ цагт тухайдаа хэлж байна. Үнэхээр аимшигтай амар хийж байна тий. Тэр мэдээж энэ асуудлаар бас чимээдгүй Монгол улсын төлөө бас өнгөрсөн хугацаанд бас дуугалга илэрхийлж байсан. Бид бас энийг бас дамжуулж байсан. Тэгэхээр тухайн үед бас хэлжсэнээр өнөөдөр одоо Монгол улсад яг энэ одоо гол төвийг шар нутгийн асуудал яригдж байгаа. Тэгэхээр энэ Монгол улсад энэ нөөцийн хэмжээ нэг хэрэг байт юм бэ. Тэгэхээр энийг цаашид Монгол улс ингэ тодорхой хэмжээнд хязгаарлах бол бид нэр ямар том хохирлоо юм бэ? Ганцхан гаргалгаа нэг үү? Ер нь бол Монгол улс урааныхаа нөөцөр бас дэлхийд дээгүүр орж байгаа. Тэгэхээр дэлхийд дээгүүр орно гэдэг бол урааныг ашиглана гэсэн үг биш шүү дээ, тийм ээ. Яагаад гэвэл Монгол орн өөр ашигтан малтмын асар их нөөцтэй ийм улс орн. За тэгээд энэ ялангуяа дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын одоо цөмийн эрчим хүчийн түүхийдийг бэлдэж өгнө гэдэг бол тэр одоо манайхны ярьдгаар бол түүхийн эзэн бааз нутаг нь болно гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ өндөр хөгжилтэй орнуудын цөмийн эрчим хүчийн ашиглаж байгаа энэ урааныг одоо бэлдэж байгаа нэгэр зэрэг улс орнууд бол 50 гаруй жил одоо Францын Areva компанитай хамтарч ажиллаад Францын цөмийн эрчим хүчнийг одоо түүхий дээр хангаж ирсэн нэгэр улс бол өнөөдөр дэлхийн хамгийн одоо буурай ядуу орны тоонд орж байна. Тэгэхээр уран олборлсноор улс орн одоо хөгждөггүй юм а гэсэн нэг жишээг энд харуулж байгаа. Тэгэхээр Монгол улс одоо ер нь Areva компани Францын гадаад хэргийн сайд одоо 2013 оны 10 сард айлчлаад одоо уран олборлох ийм одоо гэрээнд гарын үсэг зурсан Areva Mines гэдэг компанийг Япон болон одоо Монгол, Франц 3 улс хамтарч байгуулад одоо энэ үйл ажиллагаанд цаашаа явж байна. Тэгэхээр манай үзэгчид бас мэдж байгаа бах Японы одоо Mitsubishi компани энэ одоо Areva Mines компани нэг одоо хөрөнгө оруулагч, санхүүжүүлэгч улс орн байгаа. За Mitsubishi компани бол одоо Улаанбаатарын ойролцоо хөшгийн хөндийн одоо нисэх онгоцны буудлыг одоо гол одоо хөрөнгө оруулагч, санхүүжүүлэгч ийм одоо компани одоо ажиллаж байна. Одоо хөшгийн хөндөд олон улсын нисэх онгоцны буудал барьж байна шүү дээ. За энэ одоо олон улсын нисэх онгоцны буудлыг Монгол улс Mitsubishi компаниар бариулснараа одоо Японы засгийн газарт ямар хариу барих вэ? Энэ төлбөр мөнгийг яаж одоо барагдуулах вэ гэдэг асуудал дээр одоо Монголын засгийн газар Японы засгийн газартай хамтарч уран олборлох, за урааныхаа түүхийдийг Япон улсын нийлүүлэх, за эргүүлээд хог хаягдлыг авах, за мөн Фукушимагийн атомын цахилгаан станцын дэлбэрэлтээс гарсан хог хаягдлыг Монгол улсад одоо авчирч буулшлах энэ асуудал Японы хэвлэл мэдээлэлд гарч байгаа нь Япон бол нэг хэвлэл мэдээлэл асар их хариуцлагатай одоо тийм их үүсвэргүй тийм материалыг нийтэлдэггүй гэдгийг манай үзэгчид мэдж байгаа. Тэгэхээр хөшгийн хөндөд барьж байгаа олон улсын нисэх онгоцны буудлын одоо хариу төлбөр нь уран олборлолт, за тэгээд одоо Японы цөмийн хог хаягдлыг Монгол улсад авчрах энэ одоо арга зам байгаа гэсэн ийм хардлагыг иргэд, Японы иргэд, за Монголын иргэд иргэний нийгмийн байгууллагуудын дунд өөргөө ирэхгүй төрүүлж байгаа. За төрүүлэх нь бол тэр хэвлэл мэдээллийн одоо гарч байгаа ийм юунууд байгаа. Тэгэхээр доллар тийм ээ. 5 тэрбум орчим доллар байгаа хаа. Тэгэхээр энэ 5 тэрбум доллар гэдэг бол тийм ч их биш гэдгийг одоо сүүлийн үед бид нар мэдж байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ хүн одоо ашигын төлөө Монгол улсыг одоо үеийн үед одоо хордуулах, уран олборлох ийм бодлого явагдаж байгаа. Тийм асуудал. Тий. Түмхээр хэд. За Чернобылийн гамшиг бол өнөхөр бас дэлхийн техник цашилдуулсан л да. Үүнээс хойш бол дэлхийн техникийн цөмийн энергид хандах бол хандлага бол өөрчлөгдсөн. Энэ чинь бол одоо өөрийнхөө улс оронд атомын бомбуудыг бэлж байгаа юм шиг юм болчтой байна гэж дэлхийн техник бол одоо зочирцсан. Түүнээс хойш одоо технологи одоо эрс сайжруулахыг хичээсэн ч гэсэн
одоо байгалийн тэр хүчтэй процессыг бол одоо гарын аяар одоо өдөртөн жолоод нь аюулгүй байлгана гэдэг аюултай тэр үтгийг бол одоо авто туслын хүртэл одоо бүрэн байхгүй болж чадахгүй байгаа юм шиг. Тэгээд бол тэр үнэлдэ манайхнаас одоо яаж одоо холоор өнгөрцөн гэж. Яагаад тэгэхээр энэ Монгол улсыг тойроод энэ Орос улс болон Хятад улсууд манай Монголыг одоо энэ баг юм цөмийн цагирганд оруулсан байна. Манай Монголыг одоо тойроод одоо маш олон одоо ураны уурхай одоо цөмийн байгууламжууд, цөмийн зэвсгийн үйлдвэр одоо баяжуулдаг байгууламжууд, судалгааны одоо реактор одоо ийм юмнууд манай тойрсон байна шүү дээ. Эдгээр газруудад одоо ямар нэг аваар гарсан бол одоо хэцүү болох байхгүй юу? Тэгээд одоо энэ Чернобыль гэдэг одоо энэ яг цахилгаан станцнд байгаа газар. За тэрний ойролцоо байсан тэр ажилтных нь Припять гэдэг хот энэ газрууд бол одоо тийм өхмөл газар болсон. Тэгээд тэнд яг нь дандаа мутацанд орсон амтын ургамал одоо байгаа л да. Тэр нь бол дандаа мутацд орсон. Тэгээд энэ тийшээ бол ер нь хүн амтан шагаахад аимшигтай байдаг байхгүй. Ягаад гэвэл одоо ургамал нөгөө ихтгэл үе ингээд нэг юм том хэмжээтэй болоод угцсан. Амтан нь одоо янз бүрийн олон эрхтэнтэй болсон. Тэр бол ургамал дээр бол сайн мэддэггүй шүү дээ. Олон цалаа цэцэг мэцэг ургац одоо хийж болсон юм билээ. Тийм аимшиг нь одоо тамийн одоо орчин болсон. Тэгээд тэр хамаг цацар гэдэг хүн бол одоо хойшоо салхиар тараад одоо хойд Европыг бол одоо байхгүй болгосон. За тэр чинь Украин Белорусын хэлийн ойролцоо байгаа учраас хойшоо явхад бол Украинаас илүү одоо Белорус тэр нутгийн тэр хоёроо хордчихсан байдаг. Тэгээ ийм л одоо аимшигтай юм болсон да. За тэгээд яг хаа манад одоо ямар сургамжтай асуудал байна бол цөмийн одоо бүх аюултай үйл ажиллагааг бол хэрэгжүүлэх нь зөв юм аа гэж манайх эртнээс ярьж эхэлсэн ерөөс 90-ад оноос. За тэгээ энэний одоо ард нь одоо мөнгөний л асуудал байна шүү дээ. Зөвхөн биш гол асуудал. Тэгээд манайх ч одоо хамаг ашигт малтмал одоо бүх баялаг одоо социализмын үед бүтээн байгуулсан бүтээн байгуулалтаа хүртэл ингээл нэг хэдхэн төгрөг ойрол одоо байхгүй болгочтой нэг юм явж ирлээ. За тэгээ байгалийн баялагаа хүртэл одоо ингээл хэдхэн төгрөг төсөв аваад хүмүүс бас албасан таваад ингээл одоо бүгдийг өгцсөн одоо сүүлийн үед нэг мөнгө олоход нэг хэцүү болцсон л юм л болсон л доо. Тэгээд тийм учраас энэ чинь одоо асар их сонирхол байна. Одоо энэ ураныг одоо бүгдээр ингэ олборлоо тэгээд 11 аймагт одоо нэг 80 гаруй одоо хагуулын лиценз байгаа хаа. 100 гаруй байсан. Зөвхөн одоо уран дээр. Тий. Ураанч дэж зөвхөн. Одоо бүх аймагтаа явуулах гал. Тэгээд дээрэс нь одоо энэ Улаанбаатар хот бол Улаанбаатар саманд Арива компани бол олборлолтоо эхлүүлэх юм хийж байна. За тэгээд Орон аймгийн одоо Дашвалгар саманд бол шинэ компани бол полиметалл гэсэн нэрээр бол одоо бас олборлож байгаа шүү дээ. Урд нь бол одоо тэрийг полиметалл гэдгийнхээ нэрийн дор бол одоо урааныг зөвшөөрлөгөө 3 жил олборлож байгаа. Тэгээд одоо буруу асуудал гараад энийг одоо ураны тодорхой хөдөлгөөн хамгаалалт хийгээ учраас 1000 орчим ажилтан нутгийн ард иргэд одоо мал байгалыг бол хортуулсан одоо охироосон бохирдуулсан ийм асуудал гарсан. Тэрийг бол одоо манай Алтан гэрэл эргүүтэй тухайн улсын хурлын гишүүд одоо хамгаалж хамгаалал тэгэл зөвшөөрлийг олгочвол одоо уран олборлож байгаа. Тэгээд бол энэ уран олборлол нь тэгээд энэ цаашдаа манайхан атомын цахилгаан станц бас байгуулна гэж яриад байна. Одоо энэ байнга тог тасраад байна гэдэг чинь тухайн одоо цахилгаан станцд чинь доголдол гараад одоо жижигхэн осол гараад байна гэсэн үг шүү дээ. Тэгээ иймэрхүү одоо ажлын хариуцлага, иймэрхүү одоо технологийн төвшөнтэй байгаа гэж атомын цахилгаан станцыг бол ажилуулна гэдэг аюултай байхгүй. Улаанбаатар хот гэхэд одоо тэр цөмийн материалтай харьцаж байгаа Монгол ажилчид чинь Бэлинээс өөр одоо ямар ч хөдөлмөр хамгаалал юм байхгүй. Тэгээд нэг жаахан ажиллаж байгаа өвчтэй гэл эмнэлэг хөсөлтөл одоо ингэ явж байгаа шүү дээ. Тэгээд энэ Чернобылийн сургамжийг бид одоо юу явах хэвээр байнга санаж явах хэвээр энд одоо маш тэнэг муухай юмнаас олж одоо ослох гарсан байдаг. Юу бол одоо энергийн хэмнэлт гаргана. Тийм учраас энэ хөрөх системийг одоо ер нь унтраагаад үзүүл яасан юм бэ. Тэгээд ингээл жаахан унтраагаад болд юм байна гэдэг. Тэгээд өшөө нэмж унтраагаад ингэсээр байдал бол дэлбэрэлт гарсан байдаг. За тэгвэл одоо манай Монголд бас одоо ямар ч одоо юм ухаангүй болох юм бол гарч болно хаасаагүй тийм ямар ч ажлын нийгэмд өнөөдөр бол байнга тохиолж байна. Тэгээд бид бүхэнтэй Монгол орн одоо битээ одоо Чернобыль шиг одоо Монгол биел болчихсоо тий. Битээ Фукушима шиг одоо Монгол Шима болчихсоо гэж одоо санаа зовсондоо одоо бид бүхэн энэ асуудлыг бол зөвхөн тавьж байна. Энэ өнөөдөр бол одоо Монгол оронд бол төгшүүрийн харанхыг одоо дийлэх хэвээр маш том асуудал юм шүү. байна. Тэгэхээр мэдээж энэ асуудлыг бүгдээрээ ярихаас өмнө бас нэг асуудлыг ярих зүйтэй болов. Цөмийн нэгний тухай хууль гэдэг асуудлыг бид ярих хэрэгтэй. Тэгэхээр одоо ярьж байгаа энэ олон улсын конвенц нэгдэх гээд сая Батбол даргаагийн хэллээ. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд ярьж байхдаа ерөнхийдөө энэ хууль дээрс бос чуулганаар олон улсын конвенцүүд нэгдэх ёстой. Энэ хуулиа бас тааруулах ёстой гэдэг асуудал байна. Хэрвээ бид нар олон улсын конвенцэд нэгдвэл Монголоос гаргасан тэр хууль олон улсын конвенцийг давж чадах тийм хаалт тавьж чадах тийм хууль байж чадах. Энэ хуулийн асуудал
дангаж өнөөдөр ингээ яригдчихэж байгаа асуудал өнгөрсөн хугацаанд ийм мэдээлэл бас байгаа шүү дээ. Тий. Ер нь зүгээр анх 2009 оны 7 сарын 18-нд бас л наадмын дараа хүний анхаарал суларсан байх үед энэ Монгол Улсын цөмийн энергийн тухай хууль батлагдсан. Тэгээ энэ хуулийг их хурлын гишүүд ч гэсэн одоо тэр чинь ээлж чуулганы бус цаг байхгүй юу? Тий. Чи наадмын өмнө завсралдаг намар 10 сарын 1-нд нэгддэг үсттэй. Тэгэхээр үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс шахаж байгаамаа гэж тухайн үед улсын хурлын дараад дамдингийн тэмдэглэгийн одоо ярьж ирсэн протокол нь бидэнд байгаа л да. Ингэж маш одоо хуумгай байдлаар цөмийн энергийн тухай хуулийг баталсан. Тэр хуулийн дээр ерөөсөн Монгол улс уран олборлохоос цөмийн хаягдлыг бослох хүртэлх бүх цөмийн циклийг зөвшөөрсөн байдаг. Тэгээ энийг бас нэр бүхэгшид одоо эсэргүүцээд байсан боловч ингээд баталчихсан. Ингээд чуулганы бус цагаар мөн үү? Тэгээд тэрнээс хойш чинь бол ингээд сая бол хамгийн сүүлд цөмийн конвенцэд нэгтгэхэр боллоо шүү дээ. Олон улсын конвенцэд. Яагаад гэвэл Монголын төрийн бодлого тэр үеэс явсан байна гэж би үзэж байгаа 2009 оноос хойш. Хоёрдугаарт ер нь бол Монгол улс ямар ч сайхан хууль гаргаад саяны ашигласан түлшний конвенцэд нэгдэх юм бол тэр хууль бүгдээрээ цаас. Яагаад гэвэл Монгол улс бас хуультай орно. Олон улсын гэрээ конвенцийн тухай хууль гэж Монгол улсын хууль байгаа. Тэр хуулийн дээр хэрвээ Монгол улсын хуулинд өөрөөр заасан бол олон улсынхаа гэрээ конвенцийг дагнаа гэж. Цөмийн энергийн тухай хуулийн 2 дугаар зүйлдер ч бас тийм заалт байж байгаа. Өөрөөр хэлэх юм бол ард түмнийг хуурах оролдлогыг сая эрх баригчид хийсэн. Эрх баригчид гэдэг нь би засгийн газрыг хэлмээр байна. Жимдийн сайхан бэлгийг хэлмээр байна. Баяр цагтыг хэлмээр байна. Яагаад гэхээр вэ шүү дээ, тэ? Энэ нэг өдрийн дотор Монгол улсад цөмийн хог хаягдлыг буучлах тухай хууль гэж санаачилсан нэг хуудас цаас оруулж ирсэн. Олон улсын гэрээ конвенцэд нэгдчихвэл энэ нь цаас гэдэг тэр хүмүүс мэдж байгаа. Мэдхийн дээр мэдж байгаа байхгүй юу? Тэгсэн мөртлөө ийм хууль оруулж ирж байгаа. Тэгэхээр энэ бол бүр одоо санаатай ийм одоо эх орноо ийм хүнд байдалд оруулах гэсэн үйлдэл гэж би үзэж байгаа. Тэгэхээр эндээс гарч байгаа эрсдлүүд мэдээ цаашлаад. За Монгол улсын хууль тогтоомж мэдээж олон улсын гэрээний үзэгдэл авч чадахгүй. Тэгэхээр нөгөө талдаа бид нэр энэ хуулийг хэрвээ нийцээд явбал за одоо тухайн үед бас тайлбарлаж байсан л да. Одоо Монголоос түүх хийдэн гарлаа гэхэд буцаагаад ашигласан юм а бид нар Монгол буцаагаад авах хэрэгтэй гэдэг ийм асуудлыг ярьж байгаа. Энэ дээр бас бүгд байр суурийг хэлж. Тэгэхээр Эрдэнэцогтойх сая ярьсан асуудалтай холбоотой та бас ямар байр суурь илэрхийлэхээр вэ? Ерөнхийдөө бас цөмийн технологиг Монгол улсад энэ ашиглах нь хэр зүйтэй юм бэ? Энэ за нэг талаасаа мэдээж эдийн засгийн хувьд сайшаатай байж бол нөгөө талдаа энд бас ярьж байгаа шиг мөнгө дараа ярьж байгаа шиг ерөнхийдөө бас нөгөө нэг ямар нэгэн алдаа эндэгдэл гарвал тэний хор хүртэл ямар хэмжээнд байх вэ гэдэг ийм асуудал бас яригдах байна. Эдгээр асуудал бүгдээрээ байр суурь хэлж байна. Чернобылийн ослоор бол хүндрэлтэн сануулсан одоо хатуу сануулга гэж ойлгож болно л доо. Тийм ч учраас дэлхийн нийт хүндрэлтэн Чернобылийн 86 оны ослооноос хойш 20 жил ганц цэглэхээс зорьсон. Оршоод хатуу сургамж авсан. Тэр одоо дэлхийн нийт хэмжээнд үгүй. Дэлхийн нийт хэмжээнд. Тэгээд 20 цахилгаан автом цахилгаасан захаалаа. Ингээ 2000 он ихээр аргагүй одоо энергийн хямналд орсон гэдэг нэрээр дахиад атомын цахилгаасан технологиг хөгжүүлж хэлсэн байна. Манай Монгол улсын хувьд бол өнөөдөр 3 сая хүнийг одоо эдэн хот сууринг атомын цахилгаасан бариад одоо тийм өндөр хэмжээний энерги шаардлагатай, эрчим шаардлагатай зүйл байхгүй. Ягаад гэвэл атомын цахилгаасан одоо судлаач миний байдлаар үзэж байгаагаар бол нэг 10-аас 20 жилийн дараа хэд одоо сумын төв дээр одоо социализмд барьсан уурын зүхнүүд ингээ музей болсон байж гэдэгтэй адилхан. Атомын цахилгаасан 20 жилийн дараа ийм болно гэдэгт итгэлтэй байдаг. Энэ бол цаашаа явахгүй л гэсэн. Явахгүй гэсэн. 20 жилийн дараа хүндрэлсэн шал ондоо төрлийн одоо эрчим хүчний энергийг гаргаж авах гэж. Тухайлбал өнөөдөр цоошин энерги одоо 10 гаруй төрлийн энерги дээр эрдэнэт мэрэгч судлаач одоо үйл ажиллагаа явуулж байна л да. Өөрөөр хэлбэл сансарт одоо асар том хэмжээний юу болох чинь нарны энерги юм. Далайн одоо давлгаа гэхэл ашиглаад энерги гаргаж авч. Далайн давлгаа. Манай Монголд бол одоо салхитай учраас агаад салхин бөмбөлөг өрөө дундуур нь одоо турбин хийгээд тэрнээс энерги гаргах одоо боломж байдаг. Одоо энэ өндөр шилэн байшингуудын цонхонд бүгд нарны энерги үйл зөрдөг. Байшин өөрөө дулаан мулаан цахилгаан бүгдийг хардаг. Тийм технологи шилжиж байна шүү дээ. Энэ бол ирээдүйн бол байгаа. Тэг тусмаа манай зөв хүнхэнтэй орно. Саяын цөмийн энерги хуулийн дээр би хэлэхэд одоо нэг тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг хоёр хууль нь Монгол улсад хэрэгтэй. Тэр хоёр конвенцэн тийм болшлох гэдэг нь
давсарт нь хавчуулаад тавьсан тийм л хууль байна л дээ. Ерөнхийдөө нэг төдийл чон бороо халахчилж байгаа гэсэн үг. Тийм. Нөгөө хоёр хууль нь бол ийм мэрэгжлийн өнөөлөлт манай Монгол улсад хэрэгтэй. Цөмийн аюулгүй байдлын конвенц тий нөгөө хоёр конвенц нь тий. Нөгөөх нь бол одоо цөмийн одоо материалыг хамгаалах энэ бол одоо зайлшгүй шаардлагатай. Манай Монгол улсад. Харин тэр буйшлах асуудлын конвенц мэдэн шүү дээ. Цөмийн төлшийг тэр чинь одоо дондор нь оруулаад Сэмэрхэн батлуулах гэсэн харин иргэний нийгмийн одоо хурц хараанаас болдорсонгүй ямар ч гэсэн буцаагдлаа. Энэ төр засаг шаажтаа бас мэрэгжлийн улсуудынхаа үгийг сонсож энэ тал дээр анхаарах байхаа гэж би найдаж байна. Дайнс мөнгө ирэх асуу. Харин тийм ээ. Тэгтээ бол манайхаа энэ конвенцуудыг бол аль алийг бас сөрөг зүйлд бол ашиглах магадлалтай л да. Яг тэгэхээр бол ямар нэг хэрэгтэй сайн зүйлийг ашигласан сөрөг зүйл бас ашиглаж болдог шүү дээ. За тэгээд тэр цөмийн хаягдлын менежментийн одоо аюулгүй байдлыг хангах конвенц гэж байгаа юм л да. Тэр бидний гол аюултай гэж яриад байгаа. Цөмийн хаягдлын менежмент гэдэг чинь одоо яах юм одоо тэр шин ямар менежмент хийх юм бэ гэхээр ч одоо нэг уучлах асуудал байна шүү дээ. Ерөөсөө онцгой. За тэгээд тэр цөмийн одоо хаягдал одоо янз бүрийн морж байна. Одоо Фукушимагийн одоо хордсон хөрс мөрс барилгын материал орно. За түүнээс гадна одоо энэ атомын цахилгаан станцад одоо хэрэгэлсэн ураны одоо түлш тэр одоо плутоны хэлбэрт орчдөг. Тэр байна. Энэ мэтлэн дэлхийд баяр одоо энэ бохирдсан хөрс мөрс ашигласан түлш нийлээд бол одоо 163 мянган тонн байна гэж байна. Тэгээд энэ дээр бол одоо энэ олон улсын атомын энергийн агентлаг бол нэг ийм том гүрнүүдийн шахалтаар бол нэг ийм номлол гаргаж ирсэн л дээ. Энэ дэлхийг одоо цөмийн аюулаас хамгаалахын тулд одоо цөмийн терроризмаас хамгаалахын тулд олон газар одоо энэ цөмийн эрсдэлтэй одоо ийм цэгүүд байхыг одоо болиулъя. Нэг газар юм уу цөөхөн хэдхэн газар төлөвлөжүүл яасан бэ гэсэн юм. Бүх хоног тий гаргасан. Тэрийг одоо тийм цөмийн үйлчлэгээний төв мөгөл одоо янз бүрийн гоё нэрүүд байдаг л да. За тэгээд тэрийг ингээд янз бүрийн улс оронд санал болгоход зарим Африкийн орн ихэндээ дэмжижсэн нь бол болсон байна. Тэгэхэд бол манай Монгол бол одоо энэ Монголын цөмийн санаачлага гэдэг одоо ийм төсөл басуулаад тэгээ бүр 40 гаруй одоо улсад одоо заримт нь очоо заримтай нь одоо янз бүрийн байдлаар харилцаад 35 улстай санал бодол солилцоод энийг бүр манайхан бүр өөрсдөө хөөцөлтөд явуулсан байдаг л да. Тэгээд дэлхийн одоо томоохон одоо улсуудын лидерүүд бол одоо Монголын цөмийн санаачлагыг одоо дэмжинэ гэж хүртэл одоо талархаж хэлсэн байдаг. За энэний ард бол одоо асар их мөнгө байгаамаа гэж л одоо улаарад байна л да. Тэгээд энэ манайх бол юм л шүү дээ. Одоо энэ цөмийнхээ ураанаа одоо олборлох болчлоо. За тэгээ энэ ураанаа олборлсныхаа дараа одоо энэ манайхаас уран гарсан юм чинь одоо эргүүлээд бол хаягдлыг буцааж авна гэдгийг бол олон улсын конвенцээр одоо баталгааж болж байна. Тэгээд бол ийм л одоо маш их аюул одоо бидэнд нүүрлээд байгаа. Одоо дайны дэлхийн цөмийн аюулч гэсэн одоо манад хэрвээ бид сонорс сэрэмж байх юм бол төлөрч хийш одоо хэм байх. Тийм одоо асар их юм бол одоо нүүрлж байгаа шүү. Олон эрсдэлүүд бас үүний дагуулж байна. Тэгэхээр сая энэ 3 сарын 29-нд улсын их хурл бол юу ээлжид бус чуулган зарласан. Энэнгээр одоо 3 конвенц нэг протоколд нэгдэх энэ асуудал яригдж ирсэн шүү дээ. Энийг иргэний нийгмийн байгууллагууд одоо эрс эсэргүүцсэн. За мөн бас энд бас онцлж хэлэхэд Монгол Ардын нам бас улс төрийн хариуцлага өөрч тийм ээ. Энэ асуудлыг цаг хугацаа гаргаж нухацтай хэлцъя гэдэг байр сууриас одоо юу энэ ээлжид бус чуулганыг юу хойшлуулсан байгаа. Энэ нь бас иргэний нийгмийн талархлыг хүлээсэн. Энийг бас бид шударгаар хэлэх хэрэгтэй. Ер нь бол энэ конвенц болгон бас Монгол улсын үндэсний аюулгүй байдалд одоо сайн гэж бас ойлгож болохгүй тийм ээ. Хэдийгээр олон улсын конвенц бол мэдээж тухайн олон улсын одоо үндэсний аюулгүй байдлыг төлөө байгаа боловч бас Монгол улсад бас юу аюултай нэг юм ганц нэг заалт байгаа. Яагаад Монгол улсад аюултай заалт байна вэ гэхээр Монгол улс одоо 2017 оноос ураанаа олборлох гэж байгаа. Тийм учраас уран олборлох гэж байгаа улсынхаа хувьд тэр 1997 оны Венийн конвенцийн 11 дахь заалтан дээр тухайн цөмийн хаягдлыг үүсгэсэн улс орнд буцааж авахыг одоо ийм итгэлтэй байх гэсэн ийм томьёолол байгаа юм. Тэгэхээр энэ одоо заалтаар бол Монгол улс уран одоо 2017 оноос олборлоод за тэрийг одоо гадшин экспортлоод тэр тухайн ашиглаад цөмийн түлшний хаягдал гарсан тэр юугаа буцааж авах энэ одоо юу үүрэг нь одоо энэ гэрээ конвенцээр нэгдэж байгаа юм. Тэгэхээр нөгөө бид нар түрүүн олон удаа ярьлаа шүү дээ тийм ээ. Монгол улсын хууль тогтоомж бол олон улсын гэрээ конвенцийг давж үйлчилдэггүй. Олон улсын гэрээ конвенц бол үйлчилдэг учраас бид энэ олон улсын өмнө хүлээсэн үүргээ одоо энэ конвенцэд нэгдснээр одоо үеийн үүрэг хүлээх ёстой байсныг иргэний нийгмийн байгууллагууд бол зогсоож чадсан. Тэгэхээр
би яагаад энэ уран олборлох гэж байна вэ гэхээр ерөөсөө манай энэ 2013 онд тэр Францын засгийн газартай үзгэлсэн гэрээнийхээ дагуу 2017 оноос эхлээд Монголд одоо боловсруулах үйлдвэрийг одоо ингэж туршилтын маягаар одоо юу яана гэсэн байгуулна гэсэн ийм одоо тэр бидний үзгэлсэн гэрээнд байгаа. Тэгэхээр туршилтын үйлдвэр гэдэг чинь ураанаа олборлоод тэгээ туршилтаар баялжуулах энэ процесс явагдана гэсэн үг 2017 оноос. Тэгэхээр энэний угтал болгож одоо энэ гэрээ каноцд нэгдэх асуудлыг гинт одоо ингэж ээлжид бас чуулганаар оруулж ирсэн. За энэний одоо бас хин энэ буруутай вэ гэдэг асуудлыг бид нар ерөөсөө яригдгүй ингээ мүлийлгээд орхичихж байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр бид бас улсын их хурлын дараа зандаа үгийн холдыг анх одоо цөмийн энергийн газрыг татан буулгах асуудалд иргэний нийгмийн байгууллагууд маш талархалтай хүлээж авсан л да. Яагаад гэвэл бид нар чинь бас 2011 оны сүүл 12 онд одоо энэ цөмийн энергийн газрыг татан буулгах, цөмийн энергийн тухай хуулийг хүчингүй болгох энэ асуудлыг маш эрчимтэй тавьж исэн. Тэрэнд одоо хариу болгож одоо зандаа үгийн холд дарга бол энэ цөмийн энергийн газрыг татан буулгалдаа гэж ойлгож бид нар хүн ба штэ. Их хурлын дарга засгийн ерөнхий сайд ерөнхийлөгч гэсэн энэ манай үндэсний аюулгүй байдлын 3 одоо гол хүн маань энэ уран олборлтын төлөө байгаа юм байна гэдэг асуудал өөр ирэхгүй төрж байгаа. Ягаад тэгэхээр 2010 онд одоо энэ Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал гэдэгт одоо тухайн үеийн Монгол улсын ерөнхийлөгчийн одоо үндэсний аюулгүй байдлын зөвлөх Батшимгийн санаачлагаар үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн үзэл баримталд өөрчлөлт оруулсан байдаг. Тэгэхээр энэ өөрчлөлтөөр одоо 94 оны хуучин одоо үндэсний аюулгүй байдлын үзэл баримтал байсан гол чухал заалтуудыг яг ингээ хассан байдаг. Зориуд дээр хассан. Тэгэхээр энэ асуудлын цаана бол Монгол улсын ерөнхийлөгч байна. За арчилсан намын одоо нөлөө бүхий улс төрийн лидерүүд байна гэсэн ойлголтыг өөрөө ирэхгүй одоо төрүүлж байгаа. Тэгээ мэдээж энэ асуудлыг ярьсанс яг үнийг хэлэхэд иргэд яг энэ цөм уран гэдэг асуудалтай холбоо ер нь бол мэдээлэл амар тутмаг, их тутмаг. Гэхдээ яг тэр атомын захиргаа Чернобылийн захиргаа станцтай холбоотой мэдээж хэлбэрийг тухайн үеийн хэцүү байсан байх ингээд хангаж чадна тэгээ экспортлол гэж байна. Хэрвээ Монгол улсад цөмийн хаягдл атсан байгаа ороод ирлээ гэх юм бол энэ бүх юм бол талаар өнгөрнөө би хэлмээр байгаа. Хүмүүс энийг өөрийнх нь хоолой дээр тулсан үед л ойлгоно. Бид худлаа яриаггүй. Бид бол яг үнэхээр бодиттой, баримттай юмнуудыг ярьж байна. Эний чинь судлаад хараад иргэний нийгэм байгууллагад яваад байгаа байхгүй юу? Бүх ингээд тус-тусдаа олон жил явагдсан үйл явдлуудыг өрөө тавихаар аяндаа хаашаа явж байгааг нь мэдэгддэг штеп. Тим маягаар явж байгаа. Тийм учраас би Монгол улсын иргэдийг энэ дээр туйлын сонор сэргэмжтэй байгаа ч гэж хэлмээр байгаа. Энэ Монгол хүн Монгол газартаа зүгээр л ядуу зүдүүч гэсэн амьдрах аргагүй байдал руу энэ төр засгийн толгойд гарсан хүмүүс чинь аваачих гээд байна. Тэгэхээр энийг бид нар зогсоох ёстой. Энийг бид нар шаардах ёстой. Яагаад бид нар ядууч гэсэн байж л байл та. Өөрийнхөө их орон дээр аюулгүй орчинд байж л байл та. Шороотойгоо хутгалтад байж л байл та. Тэгэхдээ яагаад одоо бүр гадагшин юм зарах гэдгийг хэлбэл дотор нь их орондоо ч амьдрах аргагүй. Одоо энэ манай мэрэгжлийн хүн хэлж штэ. Тэр цөмийн хаягдл бол 100 мянган жилдээ аюулгүй болохгүй. Цаашаа гинжин уруул үргэлжлээ яваад байдаг. Тий. Зарим нь тэрбум жил болно. Тэгэхдээ ухаанд хүн үсээд 26 мянган жил болж байна. Анхны төр байгуулагдаад 10 мянган жил болж байна шүү дээ. Тэгэхэд 100 мянган жилийн аюулыг яагаад нааш нь дуудах гээд байгаа юм бэ? Энэ бол хэрэггүй байхгүй. Тэгэхээр би энийг санаачилсан хүмүүс одоо Монголын ард түмэнд үннээ хэлэх цаг болсон гэж хэлэх гээд байгаа. Энийг бид нэр 4 сарын 26-ны одоо зэрэг жагсаалаараа энэ хүмүүс сануулна. Үннээ хэлнэ гэдэг нь тий. Энэ Фукушима Чернобылийн атомын цахилгаан станц дэлгэрсэн өдрийг бид нар ард түмэндээ заавал хүргэнэ. Энэ бол бидний үүрэг. Бид нар энийг ойлгож байгаа. Бид нар энийг л олон жил тэмцсэн хүмүүс учраас энийг бол бид нар хүргэнэ гэж бодож байгаа. Энэ хүмүүс их гүрний шахалтанд орсон юм уу? Монгол улсын ерөнхийлөгчийн нүүбийн энэ дээрээс хэлсэн өгүүлбэрийн хамгийн сүүлийн өгүүлбэр нь байдгийг биднэрт. Энэ ер нь энэ мэт асуудлыг хүчээр шийдэх ёсгүй гэдгийг бүгд ойлгох ёстой гэж. Хэн хүчээр шийдэх гээд байгаа юм? Тийм ээ? Хэн ойлгох ёстой юм? Тийм ээ? Өнөөгийн ертөнцид. Тэгэхээр их гүрний шахалтанд орсон юм уу? Эсвэл хувь хүмүүс өөрсдөө барьцаанд орсон юм уу? Энэ хүмүүс. Тэр ойлгомжтой байгаа байхгүй юу? Монголын төрийн бодлого тасрахгүй байна. Хамгийн дээд түвшиндээ энэ үргэлжлээ явж байгаа байхгүй юу? Би зүгээр аль нэг одоо улс төрийн хүчин сонгуул болох гэж хахад ингэж хар цагаанаар бодохыг хүсэхгүй байна. Тэгэхдээ ямар ч байсан Монголын төрийн бодлого явагдаж байгаа. 2009 оноос эхэлсэн хэн ерөнхий сайд хэн их хурлын дарга байгаагаас үл хамаарч
Тэ тэр бүх хууль дүрм тогтоолууд өөрчлөгдөж байна. Тэр зарлиг тэр одоо эрх зүйн актууд бүгд ингэж явагдаж байгаа байхгүй юу? Энийг бид нар инфографик гаргаж үзүүлнэ энэ хүмүүст. Тэгээ энэ дээр бид нар цогсоох ёстой. Энэ Монгол улс хэдий ядарсан ч гэсэн хэдэн мянган жилээрээ түлээд барахгүй их нүүрс байж гэн тэ. Зөвхөн Өмнө Говь аймгийн нутагт 300 атомын цахилгаан станцтай. Тэгээ нэг бүр нь 1000 кВт гарах 300 атомын цахилгаан станцтай тэнцэх хэмжээний тийм их сахины нөөц байж байна. Өчнөө 40 ус байж байна. 365 хоногийнх нь 270 бараг 300 хоног нартай байж байна. Хэдэн мянган атомын цахилгаан станцтай тэмцэх хэмжээний нар байж байгаа байхгүй юу? Яагаад энэ рүү хөрөнгө оруулахгүй байгаа? Яагаад энэ рүү хүмүүсийг дуудахгүй байгаа? Яагаад ийм аюултай юм хийгээд байгаа? Энэ бол болохгүй гэж би бодож байна. Хамгийн гол одоо хор хөнөөл нь хими хорыг бол саар мөчүүлээд яаж игээд одоо алга болгочихдаг л дөө. Цацрыг гэж хордлтыг бол хүндрэлтэн одоо ирээдүйд хизээч устгаж өгөө болох тийм технологи бол гаргаж авч чадахгүй. Ягаад гэвэл цацрыг гэж хорлол гэдгийн цаана бол нүдэнд үйл үзэгдэх амтагдах нарны одоо гэрэлтэй адилхан ийм туяанууд байна. Ялангуяа гамма, альфа, бета цацраг гэж гол нь л доо. Энэ хэрвээ организм дотор хоолундаар орох юм бол одоо хүний удамшлын сан бүгдийг нэвдээд тэгээд одоо Симплатинский ойролцоо хон хариулж явсан тэр Казак айлын одоо хүүхэд гарсан, гаргүй хүүхэд гарсан ингээд дэлхийгээр одоо цөмийн зэвсгийн хор хөнөөлийг, цөмийн туршилтын хор хөнөөлийг сурчлаад ингээд ерөнхийлөгчийнхөө зардлаар ингээд дэлхийн бүх улс оронд одоо аялаад ингээд таниулаа явж байна. Манай Монголд ирсэн юм гэдэг. Тэгэхээр бол энэ цөмийн хор хөнөөл гэдэг бол удмын сан генетик өөрчлөлт юм одоо аюултай. Миний генетик ДНК гэдэг одоо ерөөсөө устгалдаг. Ямар ч одоо гамма цацраг бол метрийн одоо бетон хаан метрийн одоо үзүүр тохиолдолд гам байсан ч нэвч шууд гараад даваад. Тэгэхээр ямар ч одоо тийм цацрагийг агуулсан хаягдлыг Монгол газар авчираа боолшоход хаягдгүй байна гэсэн. Дэлхийг нэвч шууд яв. Дэлхийг нэвч шууд. Тэгэхээр тэр дээшээ доошоо хажуу дээшээ бүгд дээшээ тарахад тэнд байгаа одоо хүний худагч байдаг юм уу ургамал тишээлээд хүн тэргээр одоо хугацаагаар хэдэн зуун мянган жил монголчууд мал хүнтэйг ордно гэсэн. Ийм л аюултай учраас дэлхий дээр байгаа төлшөө одоо яаж устгахаа мэдэхгүй ингэсэн их өрнөл одоо их байна тийм. За тэгэхээр ямар ч тач үзэгчтэй бид та бүхэнд ерөнхийдөө энэ цөмийн хор хөнөөлийн талаараас алтныхны бас байр суурийг өглөө. Бас нөгөө талд энэ улсын хурлын түвшинд яригдаад байгаа энэ хууль тогтоомжтой холбоотой энэ олон улсын конвенцтой холбоотой мэдээллүүдийг хүргэж байна. Тэгэхээр одоо бас энэ дээр түрүүн бас Сэлгэгч бас хальт яриад өнгөрлөө. Энэний ард хэм байна уу гэдэг ийм асуудал ярьж байна. Гэхдээ бид нар бас эндээс дахиад нэг асуудлыг гаргахын тулд бол энийг за өнгөрсөн хугацаанд ч одоо улсын хурлаач Монгол бол за цөмийн тийм атомын цахилгаан станц барьна гэдэг асуудал нэг хэсэгт уг нь бол яригдаг. Гэхдээ яагаад заавалчгүй энэ уран энэ цөмийн олон улсын гэрээ конвенцэд нэгдэх ингэж заавалчгүй шахаад энэ юуны төлөө ингэж яваад байгаа юм бэ гэдэг нэг ийм асуудал гарч ирээд байна л да. Асар цаг хугацаа гівгэн шахаж байгаа. Олон нийтэд таниулаагүй энэ ямар шийдэл өгдөг ийм хуулийн янзын дуулын шугам ийм рүү явчихад байна. Тэгээ энэ үеэр нь одоо тэрийг явуулчих гэсэн. Дээрээс нь одоо манайхан ч бид түрүү хэлсэн шүү дээ. Нэг мөнгө яаж болох вэ гэсэн л ийм төр улс болоо хувирчихсан. Тэгээ одоо нийтийн засгийн хүнд байдал уурсан бас нөлөөлсөн. За тэгээд энэ ямар үр ашиг байна вэ бол одоо манайд энэ баг ямар ч үр ашиг байхгүй харин хор холбогдол нь бол хязгааргүй. Одоо яагаад тэгэхээр энэ одоо шинэ цөмийн хаягдлын менежментийн чинь бол гүйцэтгэх компани бол манай компани шүү дээ. Гадаадын компаниуд чинь биелүүлээд одоо хамгийн урлаг ашиг нь бол манай нэг жаахан татвар матер одоо албан тушаалын нэг жаахан авилга хоол ингээл дуусаа. За харин бол одоо хор холбогдол нь хязгаар байхгүй. За энэ уран олборлж байгаа ч гэсэн мөн адилхан. Манайд одоо энэ явагдаж байгаа гадаадын олборлагчдын ажил чинь нэг ашигтай юм уу, ашиггүй юм уу гэж маргаснаа ашиг байхгүй хорн гараад ирдэг. Тэгээс өвөл нь болохоор ашиг байгаагүй, орлого байгаагүй. Өгөөж идэх юм байсан юм аа орон цэцгүй юм яриад өнгөрдөг штеп. Ийм учраас энэ ураны олборлол энэ цөмийн хаягдлын менежмент интерес бол манайд бол ашиг бол гарна гэхэд хэцүү. Харин бол хор олборлол нь хэмжээ хязгааргүй, хугацаа нь хязгааргүй ийм байх юм шүү гэдгийг хэлмээр байна. Тэгэхээр би энэ дээр бас нэмж хэлье гэж бодож байна. Монгол улс 2009 онд цөмийн энергийн тухай хууль баталсан тийм ээ. За энэ хууль батална гэдэг бол хуулийг хэрэгжүүлэх нь хүн бүрийн үүрэг шүү дээ тийм ээ. Хууль батална гэдэг бол тэр тухайн хуультай зохицуулах одоо тэр харилцаа явагдана гэсэн үг шүү дээ. Тэр хуулиар тийм одоо уран олборлох, цөмийн эрчим хүч ашиглах энэ хууль харилцаа одоо Монгол улсад явагдана гэдгийг хуульчилж өгсөн учраас Монгол улс уран олборлох нь туйлын тодорхой
За явандаа ас хиттэй одоо цөмийн эрчим хүч ашиглана. Тийм ээ. Тэгэхээр хамгийн гол нь одоо сая нэгдэх гэж ингэ сандаргаж байгаа, гиндүүлж байгаа, ард түмнийг гиндүүлж байгаа энэ одоо энэ үйлдэл бол ерөөсөө уран олборлтыг маш төрөлжүүлэх гэсэн ийм л одоо залим их байсан. Нэг энэ бид нар энд нэгдээд ямар үр ашигтай вэ гэдэг асуудлыг бас давхар хэлэх хэрэгтэй. Би үр ашигыг нь тэр нэгдүүлэх гээд байгаа хүмүүсээс та бүхэн асуух хэрэгтэй гэж бодож байна. А би бол санаа зовоод хэрэггүй гэж би бодож байна. Яагаад гэвэл өнөөдөр атомын шалгах станцууд одоо урааныхаа түлшний дөнгөж 90% нь ашиглаад, 5% нь ашиглаад 95% нь хаягдл болгодог. Тэгэхээр энэ 95% хаягдл одоо 103 мянган тонн хаягдлаас дахиж атомын шалгах станц хэрэглээд бүр 95% хэрэглээд бараг хаягдгүй шахуу 0.5% хаягдaltaй ийм технологи гаргаж авч байна. Тийм учраас дэлхийн одоо атомын шалгах станц өөрийнхөө тэр гадаа нөгөө хаягдлаа ашиглаад одоо өчнөө ахаад шинэ эрчим хүчний үүсвэр гартлаа одоо ингээд ашиглах юм үе таалга нэгдэж байна. Энэ нь 2-3 жилийн асуудал. Тийм учраас манай энэ бизнес руу орсон ч гэсэн манай энэ үр ашиггүй бизнес болно. Энэ атомын шалгах станц барьсан ч гэсэн л одоо удахгүй музей болж үлдэнэ. Тийм бид нар бол одоо тэмцэж байх хэрэгтэй. Иргэний нийгэмхэн бид нар бол эх орныхоо эрх ашигын төлөө эрэлхийг огт төвгүүд нь одоо тэмцэж бусдыгаа уриалан дуудаж ингэж дөр засагтаа буруу зүйлд шагалт үзүүлж явах хэрэгтэй. За. тэгэхээр Монгол улсын иргэд энэ асуудалд их нуцтай хандах ёстой. Хэдэн хүн сонгуулийн шоу болгож байна гэж бодох юм бол энэ ирээдүйн бидний үр хүүхдийн амьдрах энэ сайхан орчныг энэ хэдхэн хүн баллах гээд байна гэдгийг бол хатуу ойлгох ёстой гэж би бодож байгаа. Тийм учраас 4 сарын 26-нд Чингисийн талууд бид нэр жагсаал зохион байгуулъя гэж хүсэлтэд өгсөн байгаа. Тэгээ энийг бол бас Сүхбаатар дүүргийн зарцаг захиргаа зөвшөөрөх байх гэж бодож байгаа. Тэгээд энэ дээр ирж одоо бас өөрсдийнхөө үзэл бодлыг илэрхийлж, хоёрдугаарт яг энэ талын одоо нарийн мэдээллүүдийг биднээс авч тэгээд бүгдээрээ л бид нэр энэ асуудлаар одоо Монгол хүн болгон санаа зовж ижил энэ нэмийг зогсоож чадна. Тэрнээс одоо ганц нэгээрээ ингээд цувж явсан шаазгаа шиг байх юм бол одоо эн чинь хууль хяналтын байгууллагаар далайлгадаг болсон байна, барьдаг, хордог болсон байна. Одоо ингээд бид хэдийг бариад хорлоо гэхэд дараа нь яг бочлоход дуур хүн байхгүй болж магадгүй. Тийм учраас бид юу гэж хэлэх гээд байна вэхээр бол Монголын ард түмэн энэ дээр бас үнэхээр энийг зөв ойлгож, зөв талаас нь ойлгож, бүр хүүхдийн ирээдүй, байгаль орчныхаа ирээдүйг бодоосай л гэж бодож байна. Хүн бол компьютер биш, төмөр биш, машин биш. Хүн бол байгалийн амьтан, бидэнд цэвэр агаар, цэвэр ус, аюулгүй хоол хүнсэл хэрэгтэй. Зас. Юу хүн төрөлхтөн бас нөгөө нарны эрчим хүч, мөнхийн эрчим хүчийг нээсэн гэж саяхан олон улсын хэвлэлээр гарсан байлээ. Германы эрдэмтэд наран дээр явагдаж байгаа тэр одоо энэ дэлбэрэлтийн процессоос одоо ийм эрчим хүч гаргах ийм мөнхийн эрчим хүчийг нээсэн гэж юу яж. Тэгэхээр удахгүй ер нь атомын цэцлэгээ станцын 90 үе дуусах юм байлээ. Нэгдүгээрт. За хоёрдугаарт Монгол улс бол уран олборлж болохгүй. Энд одоо Монголын одоо ард түмэн нийтээрээ энэний эсрэг бай. Яг нэг хоёр хүнийг одоо өнөөдөр бариад тавьчих болно л доо. Нийтээрээ энэний эсрэг байх юм бол удахгүй. За гадны ямар ч одоо дарамтчилт байгаад Монголын ард түмэн бүгдээрээ эсрэг байх юм бол энэ уран олборлох асуудал Монголд байхгүй. Ер нь эцэст хэлэхэд бол энэ саяын конвенцэд нэгдэх асуудал бол хамгийн эцэст бол Монгол улсад уран олборлох энэ ажлыг энэ галт тэргийг л одоо хөдлүүлэх гэсэн эрх баригчдын одоо санаархал тэр гадныхны одоо барьцаанд орсон манай эрх баригчдын асуудал байсан юм шүү. Энэ асуудлыг цаашдаа одоо энэ улсын их хурлын хаврын ээлж чуулган болоод дараагийн одоо 16 онд шинээр биелэх парламент энэ асуудлыг зогсоох бүр цаашлаад цөмийн энергийн тухай хуулийг хүчингүй болгож иж энэ уран олборлох асуудал, цөмийн эрчим хүч ашиглах асуудал, цөмийн хог аяглалын асуудал Монголд цэг тавина. Тийм учраас одоо 2016 онд гарч ирэх парламентын шинэ гишүүдэд цөмийн энергийн тухай хуулийг хүчингүй болгох одоо энэ уриалгыг одоо бид нэр хэлж байна. Ийм асуудлыг шийдээсэй гэж хүсэж байна. Би бол энэ Монголын байгаль орчныхоо иргэний зөвлөлийн шугамар Америкийн нэгдсэн улсад бас энэ ураны хүнээлийн асуудлаар аяллаар явж ирсэн л да. Тэгэхэд бол тэр Индиан угуул ард түмний нутаг дээр одоо ураныг олборлолт юм байна. За тэгээд өөрийнхөө энэ баялагийг олборлуулчаад за тэнд одоо ингээд газар нутг нь одоо бүгдээрээ бохирдсон, аж ахуй эрхлэх боломжгүй болсон. За тэгээд өөрсдөө бол одоо төрөл бүрийн үед амьдсан өвчтөй болсон. За ингээд ургийн гажигтай ийм байдаг болохоор тэр хүмүүс юу гэж ярьж байгаа нэхэр
бид нар бол одоо энэ өвчнөрөө өвчлөөд одоо цаг усаар эндх юм байна. За бид нар бол одоо өрөө хөвгөд гарах одоо тийм сонирхол байхгүй байгаа. Яг бол одоо тэр хүүхэд маань өвчтөд төрнө, ажигтай төрнө, наслахгүй, цаашдаа удан байхгүй болно. Ингэж одоо яриа сууж байгаа шүү дээ. Өөр ярих юм байхгүй. Тэгэхээр тэр эндийн ард түмэн бол сүнж байгаа байхгүй юу? Тэгэхээр Монгол орн маань одоо бид ийм болоосоо гэсэндээ бол бид нар чинь санаа зовоол одоо дуу хоолой өргөж байгаа. Гэтэл бол одоо нэг шар нундаг цацсны төлөө, бодог цацсны төлөө бол бидний зандалчлалын чанартай үйлдэл үлдсэн байл одоо талаалгаж байсан. За тэгвэл улс орноо одоо бүр амьдрах аргагүй болгож байгаа тэр хүмүүс бол одоо жинхэнэ зандалчлалыг үүдэж байгаа маа гэж одоо хэлж байна. Тэгэхээр энэ зандалчлалаа одоо зогсоогооч гэж одоо бид бүхэн шаардах болно. Тэгээ 26-нд одоо Сүхбаатарын талбайд бид бүхэн арга хэмжээ зохион байгуулнаа. Та бүхэн цунаар сэрэмжтэй байж энэ арга хэмжээг одоо бас болох бидний одоо 5 зарыг одоо сонирхоод тэгээ хийж нэгдээ гэж бодлоо тий. Тэр мэдээж энэ асуудлын харах том асуудал. Бид нэр ерөнхийдөө бас хор хүнэл талаас нь тайлбарлахыг ерөнхийдөө үзлээ. Тэгэхээр ямар ч үзэгч та бүхэндээ бид нэр ерөнхийдөө энэ цөмийн хог хаягдал бас олон улсын гэрийн конвенцтой холбоотой асуудлаар зочдын байр суурьлалаар зочдоо бас танилцуулъя. Тэгэхээр Нобелийн шагналт зэвсгийн шинжээч Эрдэнэ цогт биологи ухааны доктор Батболд цөмийн аюулгүй Монгол Улсын төлөө үндэсний хөдөлгөөний төлөв сэлэнгээ ногоон парламентын гишүүн мөнх хоёр нар оролцож гаргаж байгаа. Тэгээд тухайн үед та бас тэнд дээр газар дээр нь очиж эдгээр бас өөрсдийн санал бодлоо төр түргээрэй гэдэг ийм хуурайлгыг хэлье. Тэгэхээр энэ удаагийн нэвтрүүлэг энэ хүрээд